Намайг Батбаярын их тамир гэдэг. Одоо 19 настай 20. Тэгээд усын спортоор одоо ирэхээ авах гэж байгаа. Спортоор хичээлээд одоо 12 дахь жилдээ болж байна. 2012 оноос хойш. Хамгийн анхандаа бол зүгээр сонирхлоор л орж исэн 2012 оноос хойш гэдэг нь. Тэгээ явж байгаа ингээд орхон ингээд ихсээр байгаа. Тэгээд за сүүлдээ юу тамирчин болгоод байгаа гэдэг. Тэр нь яг тэр үеийн гэх юм бол яг 2014 оноос хойш. 14 оны сүүл хараад. Тэгээд тэрнээс л яг баяр сайхан багшийн яг мэргэжлийн тамирчид бэлддэг бүлэгт нь орж хичээлж эхэлсэн. Хамгийн анх юм бол одоо хуучнаар Түбэсийн байсан. Тэнд анх аав ханаа ээжтэйгээ оржсэн. Тэгээд анх авахаас өмнө бол ер нь жоохон айцтай л байсан анх. Тэгээд оронгот нөгөө нэг юм Түбэсийн хууч нэг юм модон амар том самар идэгс. Тэгээд эхэндээ бол орохоор бол тэрнээс ирсэн нэг салтгүй байсан. Тэгээд самартаагаа л явж байсан. Тэгээд баг-багаар явж байгаа. Арай дасаад ирэхээр айц нэг айгүй болоод зорсон. Хамгийн анхны багш юм бол баяр сайхан багш гэдэг Түбэсийн тэр үед ажилладаг байсан багш байгаа. Тэгээд баяр сайхан багш дээр 12 оноос хойш 16 он хүртэл бэлтгэлээд байсан. Тэгээд тэрнээс хойш одоо байгаа клубтээ бэлтгэлээд байна. Хамгийн анх ороход мэдэрчсэн мэдрэмж юм бол нэг юм. Би ингээл арцах юм бол шал өөр мэдрэгдээд ингээд одоо ч ингээл агаар дээр ингээд байж байгаа гинт ингээд нотон болол нараад ингээд яасан чинь орсон чинь ингээд бүх бие л ингээд арай өөр мэдрэгдээд гар марны үзүрчихсэн юм бол арай л ер нь ондоос тэгээд тэр үед их гайхсан юм. Тэгээд арай өөр байсан болохоор цочирсан. Тэгээд аяндаа тэгээд хэдэн сарын дараа тэгээд дасаал тэгнүүдээр нөгөө өөрийн газар дээр ангот дээр усанд байдаг мэдрэмж ингээд мэддэгдээ твэрээ үлдээ. Тэгээд мэддэг болсон. Надад бол ер нь хурдан санагдсан. Эхлээд ингээд басны дараа самартай бүлийн ажиллагаа хийгээд явдаг байсан. Тэгээд дараа нь тусад нь ингээд одоо хөлн дундаа хөөс авчулж байгаа гарын ажиллагаа явдаг байсан. Тэгээд тэндээ нөгөө багш нар нөгөө ерөөсөө шууд сэлүүлдэг байсан. Тэгээд би ингээд амар ингээд чадах юм шиг санагдаад сэлжмээр идэг гэдэг ингээд сэлүүлдэг. Нэг бол заавалч хөвлийн ажиллагаа, эсвэл заавалч гарын ажиллагаа ингэж хийж явсаар байгаа. Тэгээд хэдэн сарын дараа 3 4 сарын дараа зөвшөөрөөд тэгээд сэлсэн. Эхэндээ бол ер нь хэцүү байсан. Ингээд юу болж байгааг нь ойлгохгүй ингээд нөгөө айгүй амралт багтай ер нь л ингээд сэлээл байж байгаа. Тэгээ тэр үед би нөгөө бас жоохон байсан. Тэр үед нөгөө клубын ах гişнэр бас зөндөө байдаг байсан. Анхны тэмцээн юм бол 2015 оны ирчүүдийн улсын авраг гэж байгаа. Тэр нь болохоор насны ангилалд байдаг. Тэр үед би 9-өөс 11 гэсэн ангилалд очсон. Тэр тэмцээн би ерөөсө бодог амжилттай гаргасан. Тэр чинь нөгөө дөнгөж клубд ороод удаагүй байсан. Тэгээд би яг 11 настай болж тараад тэгээд тэр наснда уралдаад 9 төрөлд орсноос би 5 алт авч ирсэн. Тэгээд тэн дээр би ер нь нэлээд баяртайсэн. Тэрсээ тэгж амжилт гаргах гэж юусэн байна. Ер нь усын спорт гэх юм бол жилдээ 3-аас 4 тэмцээн ер нь тогтмол байна. Тэгэхээр за 3 гэж бодох юм бол 30-40 тэмцээн. 2019 оны ерөнхийлөгчийн цом тэмцээн болчихсон 12 сар. Тэр тэмцээн дээр хамгийн анх Монгол улсын рекорд шинжлэн тогтоожсэн. Тэр нь юу вэ гэхээр одоо Монгол улсын яг тийм цагийг үзүүлж байгаагүй өмнөх байсан цагийг илүү ингэ сайжруулсан юм. Тэр 200 м өрөөд алсан хэлтэйсэн. Минут 59 байсан. 1 минут 59 секунд. Би болохоор 1 минут 56 секунд авч явчихсан. Тэгээд бас тэр тэмцээн дээр тамирчдын зэрэг чал байдаг шүү. Тэр үед би спортын мастер байсан. Тэгээд тэр тэмцээн дээр олон улсын хэмжээний мастрын цаг
болцдыг хангаад тийм хамгийн анхны тэмцээн гэх юм бол 2018 онд Евро явсан. Ирэх рүү явсан Орос руу. Тэр нэг Сибирийн цом гэдэг тэмцээн тэгээд тэр нэг Оросын ирэх хаваар бас ер нь ингээд тэр хавийнх нь ингээд бүгд ирж оролцдог нэлээд том тэмцээн болж таарсан. Тэгээ ер нь ингээд иргэн тойронд ингээд ер нь дандаа ингээд гадны хүмүүс ингээд нэг хоорондоо ярьж байгааг нь ойлгохгүй тэгээд цаа нэг шүүгч мөгч гэдэг нь бас ингээд ярьж байгааг нь ойлгохгүй ер нь жоох юм дотроо юм жоох айцтай байсан ингээд сандралтай гэх юм уу яана ингээд бороо гараад амдчих үтэй тэгээд тэр тэмцээн дээр ерөөсөө төсөөлөгөө байсан би 50 м мэлхээс ил 100 м мэлхээс ил дээр хүрэл медаль авчихсан. Тэрийг би гараа гарч дуусчаад ерөөсөө аавнаа гэж бодоогүй тэгээд ягаар ингээд юм хилдээл баг буудлын руугаа буцаа явах гэжсэн чинь гээд багш гаргаж энэ дээр ингээд оноо нийлээд баг медаль ингээд авчих юм шиг байна. Гэхдээ яг сайн мэдэхгүй байна. Юу ч гэсэн ингээд хүлээгээ байж игээд тэгээд тэр үед яг хүлээгээ байж хата ингээд энэ баяртай байсан. Анхны гадаад тэмцээн тэгээд ингээд бас медаль авах шанстай болсон. Тэгэхээр шантарсан юм бол 9-р анги төгсөөл байхдаа тэр үед харин нэг спортоор өргөжлүүлж авах эсвэл бүрмс нэг хичээлдээ анхаарал одоо байгаа сургуульсаа ингээд шийдчихэд мэргэжилтэд анхаарсан сургууль руу авах гэж тэр үед нэлээд хүндээсэн шийдвэр гаргахад тэгээд байж байгаа л ингээд хүмүүстэй харилцаад аав ээжтэй харилцаад хөшөлттэй харилцаад би бас өөрөө нэг дотроо яг яамаар байгаа нэлээд бодсон тэгээд тэр үе чинь тэгэл тэр чинь нэг амар олон сарын хугацаатай ингээд бодож ирсэн болохоор тэгээд тэр үеийн бэлтгэл ингээд жоох хэцүүтэй сэтгэл санаагаар унаа. Тэгээд тех тусам ингээд сэтгэл зүйн ингээд муураад багсаад гэх юм. Тэгээд сүүлдээ ингээд жоохон спорт шантаж исэн. Тэгээд цаашдаа өргөжлүүлээд юм хэрэг байгаа юу. Тэр үед л юм да. Тэр үед хүмүүс тэр үедээ би эцсийн зорилго бол олимпиад оролцсон. Гэхдээ тухайн үед яг бодож исэн бодтой гэх юм бол дэлхийн арга шалгалт хэмжээнд оролцож үзье гэсэн зорилготой байсан. Тэр нь бас нэг миний хувьд бол надад тэр үед нэг боломжгүй санагдаагүй. Тэгээд цаашдаа нэг 2-3 жил ингээд хичээл явчихад ер нь бол би явчнаа гэсэн итгэлтэй байсан. Тэгсэн бол би одоо сургуулаа юмсан асар ингээд сургуулаа төгсөөд өргөжлөлөө шууд сургуультаа ороод энэ мэргэжлээ эзэмшиж явж байсан. Тухайн үед тэр гаргасаад дэлхийн аварт оролцсон олимпиад гаргасан гэсэн шийдвэр амархан биш мэдээж хэцүү байсан учраас би нөгөө илүү хичээх хэрэгтэй гэдгээ би өөрөө хинээс ч илүү мэдчихсэн. Тэгэхгүй бол энэ бүтэхгүй боломжгүй зүйл. Тэгээд нэгэнт ингээд өөрөө хон хүслээр энэ шийдвэрээ гаргасан учраас тэгээд хэрвээ амжилтанд хүрч чадахгүй бол би мэдээж өөртөө гомдно өөртөө уур гэх юм уу. Тийм учраас тэгэхгүй тул тэгэхээр энэ шахаж ирнэ хийц. Тэрний дараа бол за Орос 19 онд би залуучууд дэлхийн аварт очсон. Тэгээд нөгөө нэг 2021 онд бас тийм ковид гэдэг. Тэгээд энэ бол гадшаа шоуг. Тэгээд 21 оны сүүлд би ингэж яваад за яг зүгээр ингэж хэлээ явчих юм. Зүгээр тоог нь хэлчихв. Тэгээд нэг 5 7 Тэр нь бол нэг 10 байгаа 12 3 тэг. Хиндэ гэх юм бол одоо баг багтаа гэсэн үг шүү дээ. Гадаадны тэмцээн ер нь тэмцээнд авахдаа аль болох ингээд 50 байхыг юм хичээд байсан. Тэгэхгүй бол нөгөө туршлага баг болохоор сая
илүү сандар ингээд бодоод илүү ингээд бодох тусам ингээд жоохон алдаа гарах магадлал нь ер нь бол жоохон хүмүүс их байдаг. Тийм учраас би аль болох өөртөө таамаглахгүйгээр за сайн оролцсон бол сайн байна, муу оролцсон бол нэг одоо харамсаад байх юм байхгүй. Өшөө бэлтгэлээ за тарихаа сайн орно гэсэн нэг тиймэрхүү болтой гэдгсэн. Одоо харин сүүлийн үед гэх юм бол яг ингээд алдаагаар ийм алдаа гаргаж болохгүй, тийм алдаа гаргаж болохгүй гэдэг бүгд мэдж байгаа. Тэр бүгдийг ингээд сайн бодоод тэрийг хэрэгжүүлээд энэ жоо өөртөө дарамт өгсөн нь одоогийн миний хувьд бол арай илүү үр дүнтэй болцсон. Өмнө хийжсэн яг 23 оны 2 сараас тэгээд Таиланд руу очиж бэлтгэлээсэн. Тэгээд тэр үед яг ингэж бэлтгэлийн хөлбөр нэг иймэрхүү яг өдөрт 2 сэлээд тэгээд нэг хөөрэ бэлтгэл хийдэг тийм хөл зочтой байдаг гэсэн. Тэгээд тэндээ тэгж бэлж хагаад би жил гарan болоод ирээд тэгээд тэмцээний өмнө учраас аль болох бэлтгэлийн хорныг солихгүйгээд ер нь л төстэй маягаар Монголда хийж байгаа хичээж байгаа. Таиланд хийжсэн энд ялгаа гэх юм бол хамгийн том ялгаа гэх юм бол бассейн арай өөр ч гэсэн тэгээд болгоод бэлтгэлээ ингээд цаагаа. Тэг. Одоо жишээлбэл 100 м өвөр дээр 50 м-ийн бассейн нэг л эвлэл хийхгүй гэдэг юм шиг. Одоо 25 жишээл ингээд 4 эвлэл хийдэг ч юм уу. Аль болох энэ 50 м-д явж байгаа юм шиг өөрөө дотроо төсөөлөл. Ер нь бол Таиланд би бол өнгөрсөн 2 сараас Таиланд өдөө хөсөл нь өөрөө зарлаа ээж аваасаа энэ санхүү тал дээр ямар нэг нэмжлэг бол хийж байна. Улсаас миний яг энэ спортын төлөө хүсэж байгаа юм. Монгол төсөв. Марсан нөгөө 50 м-ийн яг стандарт бассейн за нэг 2 3 ч юм уу жоохон хол газар хүмүүс байдаг. Тэр ер нь бол гэртээ нэр нойхон байх юм хүмүүс илүү юм. Хоёр дахь гэх юм бол тасалжуулагч нарын хувьд гэх юм бол улсаас гадаадын нэг мондыг тамирчдыг ингээд авчираад ингээд хичээл заалгаад тэр мөрийн зохицуулаад зардлын ингээд даагаад тийм яасаа гэж хүсэж байна. Жишээ 3 дугаарт гэх юм бол одоо ингээд 10 жилийн сургуулиуд ер нь бол биеийн тамирын хичээл гэдэг шиг. Тэрэндээ заавалчгүй спортын бассейн хичээл гэж оруулах юм бол хүмүүс энэ спорт илүү хөгжинэ гэж бодож байна. Яагаад гэвэл Монгол за Улаанбаатар улсад за нэг 3 сая хүн байлаа гэж бодчих. Тэгэл бассейн дөөрөө сонирхож орж байгаа нь цөөхөн. Тэгээд тэр нөгөө одоо жишээл орж байгаа цөөхөн тоон нэмэгдчих юм бол тэр дундаас ийм авьяастай хүмүүс юм ингээд одоо хэдий усан спорт авьяастай ч гэсэн тэрийг ингээд олж нээж илүүлээгүй ингээд өнгөрөөцсөн хүмүүс бол зөндөө байгаа гэж би боддог. Тийм харамсалтай явдал гарахгүй тул ер нь баг хүүхд болгон ингээд хичээлж үзээд өөрийгөө ингээд хэр юм байна гэдгийг нь мэдсэн байгаас айлгаж байна. Яг тэр ярилцлагыг өгдөг жил тэрний өнгөрсөн жилээс эхлээд тэр жил болохоор нөгөө бэлтгэлээ илүү хийж үзье гэдэг нөгөө сэлтэрээ явъя гэж сонгоцсон байсан учраас нөгөө бэлтгэлээ нөгөө нэг амар чанга илүү хийсэн. Тэгээд яг тэр үеэс эхлээд миний амжилтаас ингээд нэлээд хорцтой ингээд өсч эхлээд би хэрвээ ингээд зогсохгүй яг энэ ирчээрээ өргөжлүүлээд ингээд явах юм бол миний зүгээр магадлалаар ингээд яг 2024 он гэхэд ер нь Монголдо 8 болсон. Тэгээд олимпиад ер нь явж чаднаа гэсэн бодол төрсөн итгэлтэй байсан. За ямар ч гэсэн би одоо олимпиад дуусгаад одоо би олимпиад орж дуусаад ямар ч гэсэн их сургуульд ороод мэргэжилтэд бас хажуугаар эзэмшиж бодож байгаа. Тэгээд тэрний хажуугаар бас ихтэй хаяхгүй ингээд хичээлж жагаад өөрийгөө тэгээд цаг зав хэр гарах нь. Тэр үед яг их сургуулийн хажуугаар би сэлээд ингээд уралдаад явж байхдаа яг өөрийнхөө чихэн хязгаарыг хэлэх нь бол би харна гэж бодож байгаа. Тэгэхээр тэр үед 28 он гэхэд бол арай төгсөөгүй байхах гэхдээ хажуугаар нэг хичээл явж байхдаа ч гэсэн бэлтгэлээ одоо их шиг бол сайн базаах баг. Гэхдээ тухайн үед
яг ямар хөө байх нэг одоо улсдаа нэг номер 1 одоо хэвээрээ байх уугүй юу гэдэг мэдэхгүй. Тэгээ би ямар ч гэсэн оролцох гэж аль болох үзэх хэл хичээл. За эзэслэх бол маа гэр бүл байгаа ээж аав тэгээд дээрээ том ихтэй. Энэ гуравтаа тэгээд багаас нь ингээд намайг зөв дэмжиж гисэн. Би бас хичээсээ бас ингээд мэдгүй юм ингээд бас сэлдэг учраас тэгэл анхандаа ингээд суралцаад ингээд мэдгүй чадахгүй юм ингээд туслаад дэмжээл намайг ерөөсөө муу амжилт гаргалаа гэж ерөөсөө зэмлж үзэж байгаагүй. Тэгээд надад намайг дэмждэг учраас тэг дэмжихт баярлаа. Тэгээд дараа нь юм бол клубын багштаас авчулж гиснээр тэгээд найзуудаа бас ингээд наастай үүс дэмждэг. Тэгээд тэр дэмждэг хүмүүстэй гэж тэгээд баярлаа. Одоо би зорилготой өрөөд олимпиадаа орох гэж байна. Тэгээд дэмжиж одоо энэ мөч хүртэл ингээд дэмжиж ирсэн. Намаа над итгээд ингээд дэмжижсэн байлаа. Шидэг цаан чанар гэх юм бол миний танаас олж гисэн бэ гэх юм бол би зүгээр ээжээсээ л яг ээжигээ ингээд хараад ингээд үлгэр дуурайл аваад тэгэл тийм зан чанартай болсон гэж бодож байна. Ээж амар хичээнгүй байнга ажиллаж идэг. Тэгэл харахаар бас би ингээд зүгээр яваад иж болохгүй юм байна. Ихлээ асуусан. Тийм хөл